Юу цаан залуучуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сая чачилчих шиг боллоо. Sorry. За тэгээд бидний ээлж reaction эхэлж байна. Энэ удаа та бүхэн анзаарж байгаа бүгдээрээ амар олон масс айгу олон болсон байна. Тэгээд за сонь сах юу цаан ойр assemble хийсэнгүй хэдүүлээ. Сайн байцгаа. Avengers. Family assemble. Of course. Сайнаар барах вэ? Сайнаар барах уу? Бүгд урдхан үдээ. Мондөг. Шилдэгэн штэ бас. Яасан ирснийх шинэ гişүүдээ гэж бүгд орчлоо. Чи баг бүгд орцсон. Одоо бэлгээ битэрийн ревю өнөөдөр орох байсан боловч блоклуулаад тэгээд дахиж танилцуулж. За бэлгээ. За танилцуулъя. Цаатаа юу гэдэг чинь чи танилцуулъя. Чиний шийдэл бол. За ингээд хажууд байгаа хүмүүс манад. Энэ хажууд байгаа. Нэрээ хэлэн гол. Юнгуудлын Чи хэлээч. За. За. Сап бэлгээ. Rapper, the beatmaker, the Сугой. Яа, рэпер. Коминдээ сурдаг. Коминдээ сурдаг. Юу ямар мэрэгчлэр? Камера хавын тэнэгтэй. Тэнтийн албаар тэнэгтэй. Өө ээ байж л. Ямар мэрэгчлэр сурдаг гэдэг? Бизнес удирдлагаар сурдаг. За хэдгээр курс лээ? За. Би одоо тэгж амаадаа чинь муухай харчихлаа. Яасаа. Зүгээр. За бүр ярианаас бүр хатаачлаа гэж. За өнөөдөр бүгдээрээ reaction хийж байгаа кино маань болохоор X-Men Dark Phoenix. Яа, Dark Phoenix энд байна. Сааруулж. Яг энэ кино маань бол ерөнхийдөө энэ сагагийн баг сүүлийн анги гэж их хүмүүс яриад байсан. Тэгээд яг үнэн үнэлэн сайн мэдэхгүй. Тэгээд энэ ч оосоо энийгээ одоо дуусгах хэрэгтэй заасан. Энэ гэтээ яг энэ Jean Grey ингээд Phoenix болдог юм кинонд байдаг штэ өмнөх дээрээс. энэ ч нэг цаг хугацаа өөрчлөлтсөн байна. Таймлайн өөрчлөгдсөн. Жүжигчин нь солигдож байгаа байхгүй тийм үгийн Бүгд л бараг солигдсон. Тэгээд бүгд солигдсон юм. Үлдээгүй штэ. Одоо манай ганц өөлгөрөө нах маань Wolverine өөрөө өөрчлөлт гардаг байхгүй байх чинь. Бараг манай үеийнхэн бараг Гүгөө яг нэг хуучны X-Men. манай үеийнхэн болсон X-Men ерөөсөө. залуучаалаа. Нөгөө гişүүн манай үеийнхэн болсон. Манайхан 6 дахь хүн манай Ингээ энэ си хасан шүү зэ. Тийм. Жага яхаа. За. Мара Цохон гоц болоо. Энд тэгээ дандаа нөгөө трейлер нэглчээр бидний яриасан сонсогддог шүү. Бид нар тийм ярьж чаддаг шүү. За яриа. Тэгээ трейлер эхлэхээс өмнө Мара X за X-Men-ийн одоо триложи гэж ярих уу? За X-Men Триложи за X-Men сагаыг хэдэн онд эхэллээ? 2000 онд. 99 оны биш үү? 99 он. За бүгдээр хаачих. Шоубайг хийхээр бол одоо миний санах X-Men нэг дээр хэний талаар илүү их гардаг штэ. Roger. Who's Roger? Really? Нөө нэг ингэж хөл сардаг пооны юу юм бэлээ? Rogue. Rogue Logan хоёрын талаар л гардаг Тийм, шүү. Rogue Logan хоёрын талаар да. Хоёр дээр болонгоо тийм Jean өгдөг штэ. Хоёр Rogue. За тийм ээ. гэсэн ингэж гарч ирдэг. Тийм ээ. Тэгээд 2000 заваарч явсанаа байгаад Marvel-ийн компаниас илүү урт хугацаатай явж байгаа сага. Тэгээд чи одоо баг юу 20 дугаар зуун Fox-оор эхлээд одоо тэгэл 20 дугаар зуун Fox-оор дуусж байгаа. Ер нь бол team saga. 100 Fox гэж тавиад. 20 дугаар зуун. Хэдүүл одоо 20 дугаар зууны юм үзэх гэдэг шүү дээ. Мара яачаа. Хэдүүл хамгийн сүүлд юун дээр reaction хийсэн юм бэ? Agent Hobson show дээр reaction хийхэд төрөө чимгүнээр бид гурав хийсэн. Тэрнээс хойш баг юм хийгээ. Тэр кино гарсан юм уу? Гараагүй 7 сард гарна. Йоо, тийм. Тэс нэрээ трейлер 2 гарцсан л шүү. Кино гараагүй байдаг надсан ёо. Трейлер 2 гэж үг. Трейлер 2 нь. 2 дахь трейлер. Тэгээд трейлер 2 нь гарцсан байсан. Тэгээд яг тэрэн дээр reaction хийхгүй зөв шууд харах ороод үзсэн. Avengers-ийн трейлер дээр яг л байсан. Тийм Avengers-ийн трейлерыг бид хэдүүлээ 2018 оны 11 сард хийсэн. үзсэн. Тэгээд яг тийм догтлол хүлээсэн. Тэгээд киног нь энд бол байгаа хүмүүс бүгд Endgame-ийг үзчихсэн. Тэгээд бүгд сэтгэлдлүүдийн яг бит хоёр бол нэг цаг ярьсан байгаа. Одоо энэ гурав цагхан ирсэн юм. Endgame миний хувьд миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг кинонд шууд автоматар шууд нэгт орсон. Надад бол өөр одоо нөгөө suggest-ийг айгүй олон кинонууд байсан миний амьдралын номер 1 гэж жишээ нь одоо Naruto ч юм уу
Тэгмэл end game бол бүгдийг ингээ бүгдэнд нь цаадагч нь салаавч өгсөн. Тэгээд end game уусаа шууд миний хувьд номер 1 кино болсон. Тэр end game-ийг үүсэх кино одоо энэ миний амьдралд бас гарч ирэх үгүй би бас бараг сайн мэдэхгүй байна. End game бол хамгийн үнэхээр сайн боёо маш одоо би бол бүр хэлэх үг олдохгүй. Best мондөг кино болсон байлээ. Би бол үнэхээр бахархаж байна. За чигмээ. Энд геймийн талаар. Энд геймийн талаар. Товчхон сэтгэл. Товчхон сэтгэл гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэтэ гэмгээд бол. Үгүй тавцсандаа бол энэ ерөөсөө маш үзэсгэлэнтэй л киноос. Маш үзэсгэлэнтэй. За ямар үзэсгэлэнтэй. Яг энэ сарнаа нар чиг. Маш товч байлаа. Маш товчлаа. Мөнгөө лээ. Ее. Үнцэг юм шиг зүгээр л гинэ. Зүгээр л яалтчгүй л зүгээр л. Just гэж штэ. Чи энэ гэдэг яг л энэ бол хамгийн гоё кино гэх юм уу? 3 цагийн кино штэ. 3 цаг үзэхэд ер нь бол яг 3 цаг үзсэн юм шиг санагдаагүй. 30 минут. Yeah, that's the point. Надаа 10 цаг үзсэн юм шиг байсан. тэгж үзсэн юм. Тэгж зовсон юм уу? Би маш их ойлсон. Тийм ээ, угаасаа кинон дээр хүн болов ойлсон байгаа кино. Юу яриад байгаа юм бэ? Юу ч үйлээгүй. Тэгэл одоо ингээд Dark Dark Phoenix трейлерыг үзсэн. Энэ final трейлер нь шүү. За ерөнхийдөө бол өмнөх трейлерүүд нь гарсан. Аа fail Final одоо энэ 6 сард гарах кино болохоор. Энэ хаахад өмнө нь домог хаах. Help is on the way. Doing space missions now. Cool. We get the astronauts, we bring them home. Go. Heat signature's rising. Ай fast. кроо. We gotta get out of here. Тэг багтайнх юм. Where is she? Чи Өө энэ яг нэг Fantastic Four яг гэдэг шүү дээ. She should be dead. Did you hear what the kids are calling you? Phoenix. Hello, Jean. Who are you? The better question is, who are you? Something's happening to me. When I lose control, bad things happen. But it feels good. but it That feels power Яг л драг шиг destroyed шүү дээ. everything it ever came into contact with. Амар ондоо мэт. Until you. The X-Men fear you. And what they fear, we seek to destroy. Dark. Girl dies. She's still off there. She's not Jean anymore. Are you threatening me? That's right. That would be a Dark Phoenix. Яа. 6 сарын 7. Би бол энэ дээр амар би Dark Phoenix гарна гэдэг мэд би ингээд амар сэтгэл дундуур байсан. Тэгтээ трейлер бас жоохон бодол өөрчлөх шахлаа. Яад вэ сая Magneto гөлөг болгоод надад амар их таалагдлаа. Тийм чинь яг нэг Dark Phoenix болцсон болохоор. Яг хоо Days of the Future Past биш ээ. Apocalypse дээр үзсэн бол Jean бас энэ дээрээс Phoenix-ийн хүчийг гаргадаг л та. Тэгээд энд байгаа хүчийн сая Galactic-т байгаа тэр хар салхи нь Galactic-ийн салхи нь ерөнхийдөө хүчийн амар олон 100% тийм нэмээд өчөж байгаа байхгүй. Тэгээд X-Men 3 дээр та нар үзчихсэн бол тэрэн дээр Dark Phoenix-ийг хүчээ шилдэж штэ. Яг тэрэн шиг л яг юм яг энэ дээр дахин давтагдчихж байгаа байхгүй. Оны бол тийм. Угаасаа яг Тийм. ямар ч Өөр таймлайн. Өөр таймлайн Ямар учраас. ч хүлээлт байх бол энэ уусаа Тийм. бүгдийн Тэгээ та нар тийм та нар дөнгөсөө трейлерээс нь ажиглахад бол миний бодлоор байна шүү дээ. Бүгд сайн нэг нэг хэсэг дээр бүгдээр нэг костюм бичиг өмссөн байсан шүү дээ. G-ийг бид нар авах хэрэгтэй гэдэг ч юм яг нэг тийм хэсэг халт гарсан. Энэ дээр болохоор X-Men-ийн membership-ээс нэг нь бүхгүй. Гэтэ миний бодлоор бол Mystique, Raven. Raven трейлерээс тэгж бодож байгаа юм уу? Яг гоо трейлер нэг дээр анхны трейлер гарч байхад бас нэг тийм их үйл явдал харагдсан л та. юу гэсэн юм бэ? Одоо нөгөө нэг X-Men 3 дээр болохоор одоо өгдөг хүн бүр яг Доктор X эд шүү дээ.
Professor X гэхдээ өгөөгүй байхгүй. Одоо энэ дэр өгөхгүй юм уу? Үгүй. Хараа Энд дээр бол X шууд үдсэн үсээс асууж байгаа шиг. X-Men 3 дээр нөгөө нэг Jean буталчтай штэ. Тийм бүр зөв Тэгсэн чинь киноны credit scene дээр Professor X амьд өгдөг байхгүй. Өөрийнхөө оюун ухааныг өөр хүний бие рүү шилжүүлсэн байдаг байхгүй. Morning. Hello, Moira. Charles. Тэгээд Days of the Future Past дээр X-Men гараад ирдэ штэ. Аа. Professor X, Magneto 2 зэрэг гараад ирдэ штэ. Лог нь Wolverine-ийн төгсгөлийг үзсэн бол бас тэрэн дээр гарч ирдэг. байдаг. За тэгээд ерөнхийдөө бол миний бодлоор бол Raven өхөн. Тийм учраас ч тэр нөө нэг хин одоо та нарын постэр дээр амар ажиглагдаад байгаа үстэй. Beast Magneto-гийн талд харагдаад байгаа үстэй. Beast Magneto-гийн талд орсон байгаа үстэй. Hank Юу яриад байгаа бэ? Чи зүгээр X-ээр нь ингэж дүгнээд байгаа юм. Үгүй ерөөсөө одоо энэ тийм зөв талд орсон Өнгөнийх нь юугаар вэ? Үгүй одоо жишээ нь Professor X ажууд Cyclops юм Nightcrawler, Quicksilver, Raven тэнгуудлаа шууд Storm байгаа байна. А нөгөө талд болохоор Magneto-гийн тал байгаа байхгүй. Magneto ч яг өндөө бол нэг тийм эсрэг дүр бол биш. Хийж байгаа үйл явдал нь анханасаа ч биш байсан. Анханасаа ч биш. Ерөнхийдөө хийж байгаа үйл явдал нь мутантуудын тал байхгүй. Тийм ер нь бол. Тийм болохоор яг хуу миний харж байгаагаар зөв Beast яга Magneto-гийн талд харагдаад байгаа гэхээр Raven үгсэн болоод Magneto-г дагаж Jean-ийг алах гээд байгаа. А Magneto болохоор Jean-ийг устгах гээд байгаа. А Professor X болохоор Jean-ийг аврах гээд байгаа байхгүй. Гэхдээ гол нь яаж аврахаа мэдгүй. Clue нь ерөөсөө тодорхойгүй гэдэг ч юм. Ер нь. Тэгээд за энэ Cyclops явах дээ. Тэгээд бундан штэ Jean дээ тэгээд. Тий. Бундангаас болоод нэг удаа ухдаг та нар санаж байгаа бол. Тийм үхээд Тэр хэсэгтээ нэрээ манаа ингээд за шилээ тайлчих зөөрэй гэлтэй. Сайхан ирчүүдийг те холигтолчтой. Тэгээд За тэгээд хүмүүст мэдээлэл хүргэе гэх юм бол киноны одоо нэгэсэндээ зохиолч нь болохоор Simon Kinberg гэдэг зохиолч байгаа өмнөх хилэн. Мөн өстө мундаг зохиолч найруулагч. За ганц асуулт байна. За энэ хий юм бэ? Энэ нэг юм creepy нэг юм зогссон байгаа цагаан үстэй энэ саний трейлертэй гарсан. энэ болохоор Phoenix гэхгүй юу? Өөрөө Phoenix юм уу? Наач зөөр одоо юу гэдэг Jean-ийн оюун ухаан дотор байгаа Phoenix гэх юм уу? Би л тэгж ойлгосон шүү дээ. Цаа үстэй шүү дээ. Энэ саний трейлер дээр ингээ гараад юм яриад өөртөө ингээд яваад байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ дэр Jessica Chastain одоо Дүнмээсээ та нар хэрвээ трейлер дээр анзаарсан бол ингээд сая гарч ирэхэд хэлсэн шүү дээ. Энэ нөгөө нэг хин Dark Phoenix хараа who are you гэсэн чинь the better question is who are you гэж өөрөөс нь асуусан шүү дээ. Тэгэхээр бас өөрөө байж магадгүй. Энэ жүжигчин болохоор Jessica Chastain гэж жүжигчин байгаа. Jessica Chastain болохоор It гээд одоо It 2 гээд кинон дээр тоглож байгаа. Одоо хинтээ. James McAvoy-тай цуг. Одоо яг энэ дээр Professor X-ийн дүрийг бүтээж байгаа. Энэ хоёр It 2 дээр тоглож байгаа байхгүй юу? Тэгээд одоо IMDb-гээс ингээ харахад болохоор Jessica Chastain-ийн дүр нь тодорхойг байгаа байхгүй юу? Яг ямар дүр тоглож байгаа гэдэг. Энэ болохоор миний бодлоор зүгээр Jean-ийн зүгээр ой ухаан дотор байгаа Phoenix юм уу? Өөрөө гэж юу? Тийм ерөнхийдөө ойлгож байна. Жоохон бас хөөрхөн sauce plot үсгэсэн шүү дээ. Тийм дээр орж ирэл зүгээр. Тийм. За одоо жүжигчдийн хувьд бол бүгдээрээ Азтай энэ тэгээд ингээ эдэн саяар салинжаа Одоо Jennifer Lawrence одоо яг удаж байгаа. Тийм Jennifer Lawrence одоо Oscar-ын шагналттай. Тэгээд James McAvoy, Michael Fassbender, тэгээд Evan Peters. Тэгээд Game of Thrones-ыг үздэг хүмүүс бол Sophia Turner байгаа. Game of Thrones-ийн фэнүүд бол нэг ч яг Sansa Stark. За тэгээд иймэрхүү байн жүжигчдийн хувьд бол ер нь. За тэгээд трейлер бол дажгүй байла. Яг өмнөх трейлерүүд жоохон тиймэрхүү байсан. Яг ингээд X-Men-ийн ерөнхийдөө юу ингээд трейлер ингээд дуусч байна. Гэхдээ ерөнхийдөө ингээд одоо өмнөх old school rapper гэнэ. Хуучин сургууль X-Men байгаа шүү дээ. Одоо инженер ингээд зүжигчэн солих шүү дээ. Энэ хоёр ингээд харьцуулбал өмнөх X-Men энэ X-Men-үүдийг үзэгчдийн дон хэр байгаа. Ер нь хандлт хэр байгаа. Сүүл зүжигчээс Ер нь бол дундаж. Ер нь муу байгаа шүү дээ. Үнийг хэлэхэд Дундаж. бас биш. Гэтэ сайн. Days of the Future Past ийм бохгүй юу? Анхны First Man Class амар гоё зохиолсон заяа. Амар гоё. дээр үзчихсэн гоо. Эхний X-Men 3-аас гадна шууд анхны одоо эдрий ч эхлэл шүү дээ. X-Men First Class. X-Men First Class болохоор хүмүүс үзээд амар гоё магтсан байхгүй. Амар гоё кино. Ягаад тэгэхээр өмнөх X-Men-ийн origin болоод гараад ирчихэж байгаа байхгүй. А тэгэнгუთ дараа нь Days of the Future Past гарсан. А тэгэнгуთ лог нь өнгөрсөн ирээдүгээс ирээд бүх үеийг бүх цаг хугацааг өөрчилсөн. Энэ бол амар гоё байсан зав. Бас. А тэгэнгуут л Apocalypse амар асуудалтай байхгүй. Яагаад тэгэхээр бас жоохон тийм Apocalypse тэр хүмүүс амар дургу байсан. Яагаад тэгэхээр эсрэг дүр айгу муу байсан. Тэгээд
Тий. Ер нь бол нэг эсрэг тал нь амар планд байсан тийм элдвэгийн ингээд мотив нь амар ойлгомжгүй зүгээр л бүгдийг устгах гэсэн. Ер нь нэг зүгээр амар сайн хүнтэй амар муу хүнтэй сүүлийн үед одоо байгаа кинонуудын хамгийн сайн дайсан тал болохоор ингээд яг тийм муу хүн гэхээсээ илүү ингээд өөрийн шалтгаантай тэр муу юм хийж байгаа хүмүүс байдаг. Жишээлбэл Black Panther дээр байгаа тийм үү. Thanos одоо хамгийн сүүлд байгаа жишээ байна. Тэгэнгүүтлээ одоо X-Men ч гэсэн одоо Magneto ч нь болохоор зүгээр юу биш тийм муу санаатай ол хүн биш шүү дээ. Ингээд зургийг бүгдийг ална нийт нуу гэсэн хүн биш. Яг ингээд бүх зүйл мутантуудын тийм зүгээр амар экстремист үзэлтэй хүн байхгүй юу? Яа, нэг талаа аягүй сайн байдаг. Яг нь өөрийнх нь үзэж туулсан зовлон ялчгүй хүмүүс өөрийг нь тэр хүнийг ойлгох боломжтой байхгүй юу? Тий, тэр хүнийг амар ойлгох боломжтой. За тийм ээ. Тэгээд Apocalypse нэлээ муу байсан ер нь бол. Тийм. Apocalypse яа. Тэгээ бол яг үзэхэд бол үзэхэд гоё л баг цуурал X-Men Google-тэй нэсэн юм уу? Apocalypse гоё шүү. Үзэхэд гоё мөртлөө хийц ер нь зохиол жоохон яг юм хөө. Та Google-ийн санжин X-Men-ийн Apocalypse гарч ирнэ яг ийм Египтийн фараон шиг гялтгансан бүр ингээл гэрэлтэй. Яг адилхан кинонд бүр яг адилхан үсээ идэхгүй байх. Тэгээд тэгээд бас энэ Dark Phoenix ч юм болохоор одоо яг комикс дундаас хамгийн алдартай юм юуны цувралуудын нэг нь. Тэгээс энийг ингээд амьдралд ингээд дахиад оруулж. Тийм миний санаж байгаагаар Phoenix-ийн хүч, Jean-ийн хүч Cyclops руу орж ирдэг санаж байна. Cyclops ч одоо хин штэ, Scott штэ. Scott ч Phoenix-ийн хүчтэй болонгуудлаа бас X-Men руу төрхөлдөн штэ. Комик дээр бол. Тийм энэ дээр ч тэгтээ тэгж амьд төрхөж болохгүй. Зүгээр яг чигтэн Jean-ийн талаас. Харин гол нь Jean амьд байх уугүй юу гэдэг л том асуудал юм ер нь. Өмнө өгцөн болохоор энэ удаас хүлээлтийг бас ингээд арай өөрчлөхөл Тэгэхгүй бол хэрэв өөрчлөлтөг өмнөхтэйгээ яг ингээд адилхан тэгэл яагаад даачих юм бол би жоохон бас сэтгэл энэ дээр камер дээр Hugh Jackman гарч ирэх болов. Би бол үгүй л асахгүй хаа. Wolverine гарч ирэхгүй л. Гэтэ айгүй сонин Wolverine чи алдаг штий. Тий. Wolverine алдаг 3 дээр өмнөх Phoenix-ийг бол бүжинхэн боо юм бол сая бас интернетээр амар тийм тэр бас жоохон онцгүй дээ бас ингээд тэр чинтэй амар драма ахгүй юу? Тэр яаж болохгүй үнжээ шийд авах. Яа тэр зүг бас одоо Game of Thrones-ыг үзчихсэн хүмүүс бол хин Daenerys-ыг Jon Snow яагаад алсан бэ? Яг тэрнтэй л адилхан байхгүй юу? Ер нь бол яг тэрнтэй адилхан үйл явдал байна. Логийн ээж тийм. Би бол тэр үгцэн. Гэхдээ би бол гайхсан. Би тэр логийн ээж чинь хамгийн амар хамгийн шилдэг нь ерөөсөө л хамгийн сайн санаад хамгийн мундаг хүн гэж сайн санаад биш. Ерөнхийдөө жоохон нэлээ үзэл бодлоо жоохон. Юунаас хойш гараагүй шүү дээ тий. Юу? Юу хэмлээ? Яг гоо гоё сайн кино байх л та. Яа маань үзээгүй. Яг ийм байгаа хүмүүсүүдээс яг хийлээ. За X-Men. За тэгээд X-Men дээр бас X-Men яг X-Men trilogy дээр бас нэг айгүй жоохон сонин хүмүүсүүдийн одоо юу гэдэг шуум гарсан байлээ. Wolverine-ийн дүрд Daniel Radcliffe гэлээ хийдгэлээ. Хин ямар кино тоглолтсон? Harry Potter-ын гол дүр нэлээ. Бүрөө. Daniel Radcliffe тоглох магадлал гарсан байна лээ. Ер нь ёо би яа. Шуум зөв. А гэхдээ яг дөрөв хувьд авч үзвэл Wolverine жоохон тохирог байхгүй. Ягаад тэгэхээр намхан. Нэгдүгээр заяа. Нэгдүгээр намхан. Wolverine гинт ингэж хумсаа гаргаснаа. Experto patronum гэсэн. Гэтэ бодоод үзвэл Daniel ч бас өөр амар гоё бийтэй юм л ш. Сая сүүл тоглосон кинонууд харангуй. Гэтэл тэр болоод Harry Potter л. Гэтэ яг гоо Manson нөө зүрхэн мөнгөнд Harry Potter. Одоо нөгөө нэг одоо Batman-ийн дүрд нөгөө нэг Breaking Down-ийн нөгөө нэг Armand чиг тоглолт. No, Robert Pattinson бол миний хувьд хамгийн зөв сонголт байсан. Энэ бол хүмүүс хараа Twilight-аар нь бодоод байгаа байхгүй. Уус анхны буусан сэтгэл. Robert Pattinson хүмүүс ерөөсөө Twilight-аас хойш өөр киног нь үзээгүй байхгүй. Гэхдээ ер нь учиргүй бага аваад гадаа явж байгаа хөөрхөн бүсгүйж үнсээд уналаа. No. Чи Robert Pattinson байж тээ. Twilight киноноос хойш тоглосон кинонууд нь бүгд дандаа rank нь одоо 95-аас дээш үнэлгээтэй кинонууд байдаг байхгүй. Дандаа өөрийгөө сорьсон, өөрийгөө амар тийм. Тэгээ ер нь бол эн чинь тэгэл жүжигчин ийм байгаа боловч тэгэл найруулагч энэ хүнтэй сайн яаж тулж ажиллагаа жүжигчин бас ингээд жүжигчний хэр өөрчилж чадах нь уу? Тийм тэр дүрийг бид нэр харахад ингээд одоо нэг төсөөлөл байгаа шүү дээ. Одоо шил Wolverine одоо биднэрийн байгаа төсөөллийг Hugh Jackman-аар бод. Hugh Jackman-ыг ингээд Tisonda Wolverine гэхдээ тэр бас Wolverine-ийн чанарыг ингээд гаргаад ирэх юм бол Tisonda Wolverine гарч ирээд бас айгуу гоё. Анх бид нэр Wonder Woman Gal Gadot-ыг тоглоно гэхэд за болоо энэ одоо юу ч байхгүй. Мэдгүй. Тэр бол айгуул. Тэгэхээр манай их ч бол зүгээр л Gal Gadot бол авсан шүү дээ. Оо тэр та нар тэр сугыг л санаа. Йоо. Миний амьдралаас хамгийн fresh суу. За
Киноноос хэдүүлээд Киноноос нэлээд гадаад биш. За одоо дүгнэлтийн тавилтаа За одоо дүгнэлтүүдээ ярьцгаая за бүгдээрээ. Сая баг зөвнөлтэй. За бараг л ярьцгаацсан да. За бэлээсээ ингээд наар зүүн тариад тавьцгаа. Би бол одоо яг X-Men сагаг бол айгүй удаа хугацаанд үзээд байгаа явж байгаа. Бас бүгдлээ адилхан байгаа хэл та. Тэгэнгүүт яг миний хувьд бол энэ бол бус кинонуудаас бол арай ондоо болох гэдэг. Яагаад гэвэл одоо ингээд энэ бол эцсийн одоо тийм шатны ингээд шин зүйл ингээд бас тийм бус өөр супер киноны баатрууд одоо супер баатруудын кинонод гарч ирээд айгүй тийм одоо ингээд супер баатрын киноны талаар эсвэл яг ондоо болж байгаа тийм хүмүүсээ одоо ингээд тэгэхээр тэрийг ингээд оруулаад ингээд тийм айгүй гоё юм болох магадлал айгүй харагдаж байна. Потенциал айгүй байна. Гэтэ энийг гүйцэтгэл нэг байхыг бол киногоо үзчихэл бид нар мэднэ. Тийм үнэлгээ кино дараа нь магадгүй бид нэр тавуулаа суугаад ревю хийж гэх юм лөө. X-Men Dark Phoenix-ийг хэдүүлээ бөөнд үзэх үү гэж бодож байна. Болно шүү дээ. Хэдэн дээр эхлэе 6 6 сарын сарын 7-нд. 7. Шалгалт дуусах маргааш. Тэр яг бас болох л энэ гой санаа юм. За окей. Миний хувьд бол би бол энэ кино бол нэг амар их хүлээгээгүй. Тэгтээ би X-Men бол амар их дуртай. Гэхдээ энэ кино одоо яг тэр Apocalypse амар моосон гэж боддог байл тэрнтэй амар санал нийлж байгаа байхгүй яагаад гэвэл яг ингээд тэр таймлайн ингэж өөрсдөө бла нэг тэрэ болоо тий ерөөс нь одоо X-Men тэр өдөрөөс жоон таалагддаг байхгүй. Тэгээ одоо яг хөө ингээд хийнгээд яг хэлцээсэн би яг окей за окей. Гэтэ яагаад одоо X-Men 3 чи яг ингээд Phoenix-ийн тухай анги штэ. Тэнгүү дахиад яагаад дахиж ингэ Phoenix гээд байгаа юм бэ гэж би бодсон байхгүй. Тэгээд би трейлерыг үзчихээд миний сэтгэл яг тэрнтэйгээ адилхан за окей sorry гэсэн. Тэгээ яг одоо яг саяны трейлерыг үзээд надаа бас жоохон яг сонирхол бол төрж л байна. Гэтэ жоохон хийцэн бол гоё болсон л ах. За мөнгө лээ. Тэгээ яг Би ч яг адилхан байна. Би яг нэг тийм аим хүлээлттэй байгаа. Энд үгүйс attention өгсөн хүн баг байхгүй л тийм юм. Тийм байна. Сая угс хийнэ гингүүд нь л тэгэл. Би бол үзсэн. Яг үзээд бол угаасаа сэтгэл амар өөрчлөгдсөн. Угаасаа тоглосон жүжигчд нь хүртэл амар тийм famous тийм алдартай жүжигчнүүд байгаа болохоор тэнцэнээс нас хүмүүс татагдаад үзэж магадгүй гэж бодож байна. Угаасаа трейлерээс амар юутай шүү дээ. Хайптай. Хүлээлттэй ч юм шиг. За чингүнэ. Би байж. За. Би яг end game-ийн хүлээлтттэйсэн шиг одоо яг болчлоо. Really? Одоо яг надад тэгс санагдаж байна. За чингүнэ. окей. энэ геймийн трейлер чинь бид нар бараг попкорн маа авчихсан шүү дээ. Бараг яг кино үзэж байгаа юм шиг. End game-ийн трейлер Би дуурайс. Би дуурайс. Чи байхгүйсэн шүү дээ. Унтсан байлаа яа. Чисэн бахад та. Унтчихсан бид реакшн хийгээд. Миний хувьд яг хоо бүсгүй маань бол хөөрхөн байна. яг өгш. Сансаа. Тэгэл яг тэгэл амар добрый царайтай байжснаа гинт нэг бодлаа нэг муудэр болчихгод яг муу дүүд ингээд амар кул харагдаад байд. Тэрнээс болж bad guys тогтууд амар дуртай болоод байна. Дандаа өгтөө. Сайн байх нөхцөл алгаа. Яа. За тэгэл ингээл наад нэг яг л адилхан юм санагдаад нэрвээс яг хуучин Phoenix-тайгаа адилхан болох гээд байгаа юм шиг. Жоохон тэгчгүйдээ гэж би санаа Тийм уус тэгэл тэнцэн нөгөө нэг бүх үйл явдлыг дахиж давтаал цаг хугацаа замхраал Хэрвээ тийм бол дараагийн амар юм сонирхол бол болчихсон. Гэтэ ууг нь X-Men дуун ийм олон баатрууд амар олон гойгоо сэдвүүд бол өөрсдөө дуун байгаа байхгүй. Яг энэ Dark Phoenix-ыг яагаад сонгосон Яагаад X-Men-ыг Marvel-ийн ертөнцийн рүү оруулж ирэхгүй байгаа юм бэ? Бүр яг гой томоор нь одоо. Дөнгөж сая хөдөлж авсан шүү. Дөнгөж сая 20 дугаар зам Fox-ыг Disney бодлож авсан. Тэгээд яагаад Deadpool дээр яваад байдаг гэсэн юм. Юу яриа тэр чинь юу Deadpool чи 20 дугаар зам Fox юм шүү дээ. Дөнгөж сая гэж Deadpool чинь 1-р ангиас л X-Men-ыг оруулаад байсан юм. Тэр чинь юу кино? Тэр чинь 20 дугаар зам Fox юм бохгүй Deadpool. Тэгэхээр Deadpool ерөөсөө X-Men-ыг оруулах нь бол ойлгомжтой байхгүй юу? Гэтэ яг ингээд том ингээд томор бол оруулах. Том cameo бол орж ирээгүй шүү дээ. Тэгээ би бол саяны трейлерыг бас үзэх нэг шалтгаан би бол Nightcrawler л агмаар байлаа яг үнэ. Nightcrawler Kurt Wagner хамгийн зөв Kurt Wagner ерөнхийдөө X-Men 2 дээр гарч ирдэг миний санаж байгаа. Тэр ангид аимхайтай сүм дотор ингээд чавчиж мөчөөд. Энд дээр ч гэсэн юм тийм. Би ингээ анх тэрийг үзчихээл ёо наадгүй ямар зөв юм бэ гэл шүн мөн ингээ бага байж хата ингээ хан ман дээр ингээ авирж авирж нэгтгэдэг байсан. За миний хувьд гэх юм бол анх яг л 2000 оноос ахуулаад хавш 2000 оноос үзэж эхэлсэн. Тэгээд 2000 оноос шүүзээд үдээ хүртэл яг энэ анги дээр би Apocalypse дээр жоохон хайп муу байсан. За энэ анги дээр ч гэсэн анх гарч яхад үзчихсэн юм. үзчихсэн шүү дээ. Яг 2000 он. 2000 онд тий. Би төрөөг байсан юм шүү дээ.
Баг. Чи яг хаанаас гарч байгаа гарснаа Тэгээд мэдгүй яасан өөрөө. Тэгээд хаанаас гарч. Яг Dark Phoenix энэ киног угаасаа үзчихэж л одоо яг үнэлгээ өгөхгүй надад л амар хэцүү. Ягаад тэгэхээр миний Apocalypse-с хойш жоохон унтсан бохгүй юу? X-Men дээр X-Men өөр айгу гоё universe та. Үндсэн айгу гоё гоё X-Men зохиол Mutant гэж X-Men шууд амар гоё амар том юм байхгүй Naruto шиг. Одоо animation-уудын Naruto Анимашны үзэн гутал ерөнхийдөө амар олон Animation байдаг. Animation бүр амар. Яг надад X-Men таалагддаг юм юу гэхээр ингээ бодит байдал ингээ нөгөө зохиомл байдлаар ингээ яваад Нийлээд амар гоё юм гарч. донжин орсон. Тийм. Энэ чинь яг анх гарч ирэхдээ болохоор нөгөө Арьсан хүний ялгарлыг ингэж нөгөө үзүүлэх гэж Тийм, гарч ер нь бас ирсэн баг шүү тэгж дээ. гарч ирсэн. Тэгэхээр бас тэрийг бас тэр талаас нь харангуут бас айгүй гоё нэгддэг. Мундаг Ангид бүр амар гоё тий. Тэр анги гэхдээ бүр хамгийн гоё юмсан нөгөө яа одоо хүмүүс ингээд нөгөө нэг ерөндөг зохиолчтой мутантын хүчийг идгээдэг. А тэр чинь 3 хэдийн батлан байдаг мутант. Тийм. Тэр хүүхдэд ойрсон мутантад хүч байдаг. Нөгөө өрөөндөө хадгалаад чи баг яа нөгөө хим ээлжтэй. билээ. Хим билээ нөгөө нэг маа нөгөө нэг амар чадaltaй Deadpool дээр гадаг хан мөргөл яваасан дээ. Жагнаас Зааграа. юрнээр Маа тэр хүүхдээ ажид тэр маа мөргөл явааш. Тэр жагернаас дээрээс таалагдсан. Тэр Juggernaut аяг онцгой. Тэр Deadpool дээр гардаг Juggernaut бол тэр одоо Deadpool-ийн юрнээр хамгийн амар. Deadpool өөртөө өөрөө хэлдэг үстэй нөгөө нэг 2 CGI зодтолгож байна. Тэр 3 дугаар анги нөгөө амар гоё юм гоё. За тэгээд өнөөдрийн маань reaction маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн таалагдах юм бол like, share, subscribe, comment хийх юмсараа. Дараагийн дугаараар уулзлаа тэр баяртай. Bye. Take to the sky. You take to the sky. On the heels of war and wonder, there's a stormy world up there.